За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За хүн бүхэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Бүхэл шашны байгууллага бол одоо бусдын сайн сайхны төлөө хамаг амьтны тусын тулд гэж одоо үйл ажиллагаа явуулдаг байх. За миний хувьд зүгээр одоо ингээд сунгаж байгаа 18 байгууллагаас ингээд буддын шашин 6, тэгээ бусд нь одоо Христ 11, Исламын 1 гэдэг. Ингээд эндээс зүгээр харьцуулаад харахаар манай монголчууд чинь ер нь бол буддын шашинтай тийм хүмүүс. Тэгээ манай одоо буддын шашныг хийдих нь бас анхаарахгүй бол одоо зөвхөн сунгаж байгаа хийдийн тал илүү нь тэгээ өөр урсгалын тэр шашин хийдүүд чинь ингээд хугацаагаа сунгаад үйл ажиллагаагаа идэвхтэй ингээд явуулж байгаа юм байна. Тэгээ энийг яхаа би буруу гэж байгаа юм биш. Гэхдээ л ер нь бол алстай эн чинь даамжраад явах юм бол бас монголчуудын бус одоо урсгалын шашинд илүү их автаад орчих юм шүү гэсэн юм болгоомжл байгаа. Яагаад тэгэхээр манай нэг холын хамаатны эгч 2-3 жилийн өмнө бурхан болсон юм. Христийн шашинд явдаг. Тэгээд нөгөөтгөө манай монголчууд яг Монголынхаа ёс жаягаар нөө бурхан болоочоо орчуулах барих гээд тэгээд нөө Христ нь болохоор хүүхдүүд нь чандрал мандрал нь яаны ингээд нөө уламжилт бид нар хийдэг юмнууд бол байхгүй. Тэгээд ах дүүнэрийн хувьд өчнөө бөө маргаан янз бүрийн юм болсон. Тэгээд дараа нь ч гэсэн одоо болж болохгүй юм байна гэж ах дүүнэр нь одоо бид нар буруу юмаа яаснаас боллоо гэл. Иймэрхүү юм ингээд яригддаг юм л. Яг нь Христийн шашин сайн талууд бас байна л да. Тэр англи хэлмэл заадаг, гадны бас хөрөнгө мөнгөтэй учраас тэр нийгмийн хариуцлага илүү хэрэгжүүлдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр энийг бас бодох хэрэгтэй. Тэгэд гадны шашны хувьд одоо манай буддад болохоор хүмүүс яг очиод нэг сам салхиа тавиулаад өөрийнхөө сүвширлээр тэгээ явцдаг. Энэ Христийн бөгөөд бусад шашны үйл ажиллагаанууд чинь болохоор хүнийг нөгөө нэг сэтгэл зүй тогтуургүй яг мэдээ сайн яг итгэлээр явж байгаа хүмүүс бас байгаа баг. Сэтгэл зүй тогтуургүй, ажил үйлс нь тодорхой бас бүтэмжгүй, тэ янз бүрийн одоо амьдралын бас жоохон хэцүү тийм хүмүүсийг яалтчгүй ингээд нэг татан оролцуулаад идэг юм шиг байлаа тэ. Байнгын оролцуулаад нөгөө тарих угаах, тэ зэрэгт одоо чинь сая тиймэрхүү асуудал зөндөл байдаг шүү дээ. Тэгэхээр бас энэ үйл ажиллагаануудаа бас цаашдаа аль аль нь анхаарч явах хэрэгтэй. Ер нь тэгээд яг энэ манай буддын шашныхан бол бас байр суурьа тодорхой хамгаалж ингэж явахгүй бол одоо яг одоогийн байдлаар л ихт одоо 50% нь орцсон сонголттой явж байна шүү дээ. За төлөөлөгч оюуны